Гэхдээ сургуулийн оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох сайн оюутан хөтөлбөрийг өнгөрсөн хавраас хэрэгжүүлж эхэлсэн. Арилжааны 3 банкнд энэ зээлийг өнгөрсөн хавраас олгож эхэлжээ. Тухайлбал Хаан, Төрийн банк, Голомт банкаар дамжуулан шаардлага хангасан оюутнууд сургалтын төлбөрийн зээл авч болох юм байна. Гэхдээ удирдлагын чанартаагаар төдийлөн зээл авах нь бага байсан байна. Харин хичээлийн жил эхлэх төгсөн энэ өдрүүдэд сургалтын төлбөрийн зээл сонирхсан иргэд арилжааны банкудад хандаж эхнээсээ зээл авч эхэлжээ. Зээл олох ерөнхий шаардлага нь шинээр эсэлж байгаа оюутны хувьд эсэлтийн ерөнхий шалгалтандаа 400-аас дээш оноо авсан байх. Суралцж байгаа оюутны хувьд сурлагын голчоноо 2.5-аас дээш байх шаардлагатай юм а. Төгсөөд 1 жилийн дотор ажлаа олох хугацаанд нь бол төлбөр төлөл, зээл төлөл явагдахгүй, зөвхөн хүү төлөлт явагдана. Ажлын байран дээр гараад 3 жилийн дотор авсан зээлийн хэмжээ бол дунджаар өнөөдрийн байдлаар бол нэг 4 жил авлаа гэхэд 8 сая төгрөг. 8 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаанд буюу 36 сард төлнө гэх юм бол нэг 200 гаруй мянган төгрөг сая болгон цалингаас өгöd тахт бол сургалтын төлбөрөө төлчих өрн боломжтой. Сургалтын төлбөрийн зээл нь 3 төрөлтэй. Нэгдүгээртээ дахин санхүүжилтийн зээл буюу сургалтын төлбөрт зориулан авсан цалин тэтгэврийн зээлийг 5% руу шилжүүлэх. Хоёрдугаарт хичээлийн жил дотроо төлөх богино хугацааны зээл. Эсэлтийн ерөнхий шалгалтандаа 400-аас дээш оноо авсан тохиолдолд энэ зээл олгогдох юм а. Харин гуравдугаарт урт хугацааны зээл буюу сургалтын төлбөрийн зээл аваад төгссөнийхөө дараах жилээс 4 жилийн дотор төлөх. Эсэлтийн ерөнхий шалгалтандаа 650-аас дээш оноо авсан тохиолдолд урт хугацааны зээл авах боломжтой. Зээлийн төрлөөс хамаарч 5 хүртэлх хувийн хүүтэйгээр төгснөөс хойш 1-ээс 4 жилийн хугацаанд зээлээ төлөх юм байна. Шинээр эсэлж байгаа оюутнуудын хувьд бол 400 онооноос дээш оноо авсан хүүхдүүд богино хугацаанд хамрагдана. 650-аас дээш оноо авсан хүүхдүүд бол энд бол урт хугацаанд шууд хамрагдаад явна. Сард дунджаар 200 мянган төгрөгийг орлогоосоо төлөх нөхцөлтэй байна. Сургалтын төлбөрийн зээл авсан тохиолдолд төгссөн эхний 1 жил буюу ажилд орох хүртэлх завсрын хугацаанд зээл төлөхийг шаардахгүй. Ганцхан зээлийн хүүгээл төлөх юм байна. Ингээд зээл авах оюутнууд дараах материалыг бүрдүүлж дээр дурдсан арилжааны 3 банкны аль нэгэнд хандаж болох юм а. Зээл хүссэн өргөдөл иргэний болон оюутны үнэлэх эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар, сургуулийн төлбөрийн нэхэмжлэл, гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэр бүлийн гишүүн гэдгийг баталгаажуулсан баримт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар, сургуульд зохиох журмын дагуу элснийг гэрчлэх эрхийн бичиг эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэр бүлийн гишүүний орлогын их үүсвэрийг баталгаажуулсан баримт зэргийг шаардна. Харин тавигдах шаардлагын хувьд голчоноо эсэлтийн ерөнхий шалгалтын дүнг харгалзана. Гэхдээ зээл олгохдоо арилжааны банкуд өөр өөрийн шаардлагыг тавьжээ. Оюутны зээл олгож байгаа арилжааны 3 банкны мэдээллийг доорх текст мэдээллээс харж болно.